За сайн бацхан уу? Өнөөдрийн подкастаар амжилтыг өөртөө дуудах бас мөн адил тийм амтай шидтэй үгээр өөртөө засал хийнгээ амжилтыг дуудана. За энэ дээр 6-7 юм аваа үгээр өөрийнхөө сүнсний хүчийг нэмэгдүүлээд амжилтыг дуудаад өрөөнө. За юу юм бэ л да одоо өмнөх бичлэгийг маань үзсэн бол бас нэг тайлбар хийсэн. Гэтэ бас нэг оршилтай байвал зүгээр юм болов. За оршихуй нэг юм аваа байгаа шүү дээ. Оршихуй бүтээсэн. Одоо ингээл бидний энэ дэлхий дээр амьдардаг хүнийг нэг зүйл ямар нэгэн оршихуй бүтээсэн шүү дээ. Одоо дэлхийг бүтээсэн одоо ямар нэгэн юм ухамсар цаана ингээ байж идэг. Тэгэнгүүт тэр ухамсарыг яаж ч утсан хүний оюун ухаан маш ухаантай тий. Хүнийг бүтээсэн оюун ухаан бүр илүү ухаантай байж таарна та. Тэгэхээр монголчуудын одоо байлдан дагуулын эзэрхийлж дэлхийд техник эзэрхийлж ийм байлдан дагуулын нууц юу вэ? Далтын хүч байдгүй үгүй юу гэж маш их тийм одоо асуултууд байдаг тий. Тэгвэл амтай үгүүдээр оршихуйтай юм холбоос үүсгдэг байсан байх нь. Нууцыг тайлсан, оршихуй нууцыг тайлсан. Тэгэхээр маш хүчтэй, амтай, шидтэй үгээр энэ подкаст явагдаж байна гэх юм уу? Би гэхдээ энэ подкастыг оруулахаас өмнө багшаас асуугаад болох уугүй юу гэж зөвшөөрөл аваад хэрвээ орсон байвал зөвшөөрөгдсөн гэсэн үг шүү. Тэгэхээр эхний үг маань мон гэдэг үг маань оршихуйн үүтгэл үг юм байна. Бүр үүтгэлийн үүтгэл. Тэгээд энэ одоо хүний сүнсэн биеийн хүчийг сэргээдэг. Хүнд бол маш их сүнс байдаг. Асар их сүнс байдаг. Тэр сүнсний хүчийг сэргээж, бадрааж, галыг нь өрддөг. Ухааныг тэлдэг, оюун ухааныг тэлдэг, ухааныг юу гэмээр юм бэ? За ухаантай болгодог юм байна л та. Тэгэхээр юм байна л та гэхээр айгүй сул сонсогдоод байна. Маш хүчтэй л үг. Ухаан тэлдэг. Бид нар ухаан дутгаал ингээд бүх юм дутчихдаг шүү дээ. За тэгээд хэлье. За дагаад хэлээрээ сайхан цэгс суугаад гүнзгий сайхан амьсгал авчи. Мон. За мон гэж хэлэхдээ та тархин дээрээ төвлөрөхийг санал болгож байна. Ер нь манайх шиг тархин дээрээ гиппокамп гэдэг тархитай холбогдож оршихуйн маш их гой хилдэг л те. Оршихуйн холбоос үүсгэж ухааныг бол тэлдэг. Тэгэхээр юу вэ гэхээр тархин дээрээ төвлөрөөрэй. За тэгээд энэ том орон зайн холбоосыг үүсгэж амжилт гэдэг чинь тэгэл амжилтгүй байна гэдэг ухаан дутчааг хэлбэр шүү дээ. Тэгэхээр асар их амжилтыг өөртөө дуудах сав орон зайгаа дүүргэх үүднээс ухааны орон зайгаа тэлэх үүднээс мон гэдэг үгийг чин сэтгэлээсээ чангаар тодоор хэлээ. Мон. За одоо болохоор төө. За төө гэдэг аваа маань хоо марал одон гэртэй холбогдд юм байна. За тэгээд хоо марал одон гэр маань ер нь их тийм эмгтээлэг яг одоо энэ орчин цагийн хэллэгээр бол их тийм эмгтэй энергийг сэргээдэг
одоо хатан ухаан гэж яригддаг шүү дээ. Тэр ухаан руу холбот юм байна. Тэр ухааны орон зай руу холбот юм байна. За тэгэхээр ер нь их л ухаантай болохгүй л хэдүүлээ ийм эдгээр сайхан үгсийг бол хэлж байгаа гэж ойлгоорой. За энийг их гоё хэлдэг төө. Цоо ухааны орон зай руу нэвтэрч холбогдъё. Хүчийг авъя. За төө. За амьсгалыг сайхан аваад бас чангаар тодоо өөртөө ихтэй хэлхийг оролдоорой. За дараагийнх нь сая хаттын суу ухааны орон зай эмэгтэй энерги гэдэг эмэгтэйлэг байдлын тийм ухааны орон зай руу нэвтэрсэн бол одоо эрэгтэй чанар руу нэвтрэх гэж үзье. Б гэдэг аваагаар эр мөн чанар. За би айгуу солируулж хэлж байгаа шүү. Харизмж гэх юм, хүч чадал, нарны цөмтэй холбодог юм Б гэдэг үгээр холбот юм байна. Одоо энэ оршихуй ертөнц зогторгүй орчлын бүгд л ийм дуу чимээ гаргаж байгаа шүү дээ. Тэнгүүт тэр гаргаж байгаа долгисол юу гэдгийг бидний чих хүлээж авахдаа ямар нэгэн аваа юу гэдгийг чимээгээр хүлээж яг ингэж тандаж ингэж авч чадсан нь Б ийм өгöd юм байна гэж би одоохондоо яг ийм төвшөнд ойлгоод байгаа. Цаашаа маш мундаг багш нар бол их сайхан тайлбарлалт юм билээ. За Б хэлье. Бг хэлж ир чанар, ирэмгийн чанар тийм шууд ер нь бол хаадын ухаанаар нэвтэрдэг гэж үздэг юм билээ. За бүх сайхан хэрэгтэй хүмүүс сонсч бол бүрээсээ дотроосоо бадамж хэлээрээ. За эмэгтэйчүүд маань ч гэсэн бас их тийм хүчрхэг байдаг штеп. За бүр улам үрдээ Б За одоо саяын 3 үгээ нийлүүлээд Монтобэ гэж хэлье. За энэ өмнө нэг юм хэлэхэд энэ маш миний л бодлоо их маш нууцлалтай үгийн тоонд орох болов. Монтобэ гэдэг бол хөхт холботны амийг сэрээдэг ийм хүчтэй үг юм байна. Монголчуудын байлдан дагуултын нууц, монголчуудын хүчрхэг байдлын шалтгаан хөхт толбон хансан ийм нарны эрчмийг хөхт толбоор илэрдэг гэж үздэг штеп. Саяын үнүүд маань гэсэн надад нартай холбоотой, одтой холбоотой үнүүд, оршихуйтай холбоотой. Тэнгүүд бидний сүнсний ингэж өгөгдөл хүч чадал сэрж бадарч мандж идэм байна. Тэгэхээр энэ бол монголчуудын болон одоо маш олон дэлхий дээр байгаа хөхт толботнуудын хөхт толбыг сэрэх маш хүчрхэг үг юм байна лээ шүү. За тэр нь цаанаа сүнсийг нь хүчрхэгжүүлдэг. Сүнс хүчтэй байвал тэгэл бүх зүйл аргын амьдрал, бэлгийн амьдрал, арга бэлгийн тэнцвэрт амьдралыг бол маш сайхан авч явах болов гэж бодож байна. За Монтобэ. 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 Монтобэ.
멍토배 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 За ийм ханиалгах, хэрхрэх, унгах, хий гаргах, хах, цацах үйлдэлүүд нь маш сайн. Энэ бол совгийн бөглөөс арилж байгаа гэсэн үг. За тэгээд төсөөлөгтөө хөх толб буюу нуруугаар босоо голчоор дамжиж байгаа хөх толбыг ханаж ийм дүүрч байна гэж бие ингээ хөх толбоор дүүрч байна гэж төсөөлөөд өөрийгөө мандчин бадарчин гэж төсөөлөл бас их хүчтэй байж болох юм. За манди бадрын хөх толбыг хүчрхэгжүүлээ. Сүнсээ хүчрхэгжүүлээ. За 멍토배 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 За маш тийм хүчрхэг болж байгаа мэдрэмж авч байгаа болов уу гэж бодож байна. Комент хэсгээр бичээрэй. За дараагийн үг маань кемер. За бидний нөө хямартай, сүр сүлттэй, хүчтэй байх зүйл маань баг зэргийн юм унтарсан байдалтай харагддаг. Тэгвэл хямроос сэргээх хүч чадалтай бяртай юм хямрлаг байхын тулд кемер гэдэг үгээр тэр кемерлэг, тэр хямрлаг сүр сүлттэй жавхаатай байх орон зайруу эрчим энерги авааччихдаг байх нь. Тэгэхээр кемер гэдэг үгийг хэлээ. За бид нар энэ подкаст энэ юуны бол амжилтыг дутдаг. Амжилт гэдэг маань ийм одоо зүйлийг бол хэлж байгаа шүү дээ. Харизм тий байх ч гэх юм уу. За кемер. Сайхан үнцгий амьсгал аваад кемерийг хэлье. Кемер, 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 кемер. За би ингээд маш их халуун шатаж ингэж төөнж байна. Яа. За одоо би хайр гэдэг үгээр бүх эрчим энерги махан бие, сүнсэн бие, сэтгэл биеийн бүх өөрийгөө хайрлая. Бид бол хайраас бүтсэн өөрсдөө хайргүйгээр бүтээгүй бидний биднийг ширхэх ч зүйл байхгүй. Амжилт бол өндөр энергийн давтамж руу нэвтрэх. Хүссэн бүхнээ өөртөө татах, хүссэн бүхнээ өөртөө татах түгээх юм өндөр энергийн гэрц. Тэр өндөр энергийн гэрц давтамж руу орохын тулд асар их хайр, инрэл, илбэрлэлийг өөрөөсөө ялгаруулж хар мууг дарсан байх жиж тэр давтамж руу очдог байх нь. Тэгэхээр хайр гэдэг үгээр өөрийнхөө хүртээ заслыг хамтдаа хий. За би хайр яг дан хайр гэж хэлж болно. Гэхдээ хэдүүлээ өөр дээрээ илүү тусгаж явах үднээс би хайр гэд авч тэ. За би хайр, 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 би хайр. За дараагийн үг маань би аянга. За аянга гэдэг үг бол маш агуу үг.
Миний хамгийн дуртай үгнүүдийн нэг. Аян бол маш их хүчтэй, чадaltaй. Аянгаас гал үүсдэг, галаас хайр үүсдэг, галаас ам үүсдэг. Дэлхий дээр хамгийн анх гал үүссэн цагт хүний оюун ухаан үүссэн гэж үздэг. Тэгэхээр хайрын үүтгэл гал, галын үүтгэл аянга. Тэгэхээр үүтгэлийн ам одоо үүтгэлийн орон зайруу нэвтэрч асар их хүч, илбэрэл, инэрэл, амжилт, бүтээл за юу гэдэм тэр бүгдийг авъя бас өгье. Дандаа л одоо авах гээд байдаг ч бас жоох утгагүй л тээ. Авж өгжиж нөө ус ингээл авч өгжинг урсгалд орохгүй бол ингээ булангартдаг шиг бид нар ч гэсэн нандаа л оршихоос юм аваад ээж бас болохгүй. Гэхдээ болохгүй жаа оршоол өхөл ахaltaй. Гэхдээ ингэж аваатай өгөөтэй байж иж илүү хүчрхэгжиж илүү тэнүүн өрнөө орших болоо гэж бодож байна. За тэгэхээр аянга гэдэг үгийг хэлээ. За аянга гэдэг үгийг хэлээ. Би аянга, 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 би аянга. За маш сайхан болж авлаа. За ингээд амжилтыг өөртөө дуудах асар их өндөр энергийн гэрцэн давтамж руу орч чадлаа. Юу байгаа? Энэ дараа нь бол дахиад нэг хідэн зүйлүүд байна. Гэтэ тэрийг part 2 гээд оруулчихдаг юм уу? За. Part 2-оор амжилтын тарины үгүүд тэгээд ерөөлийн талаар оруулах болно. Өөрийгөө хэрхэн яаж ерөөх үү? Амжилтыг дуудах affirmation, батламж үг, ерөөлийн үгнүүдийг part 2-оор оруулъя. Линкийн доотлолд нь оруулахыг бодъё. Тэгээ. За баярлалаа. Тэгээ сэтгэлдээ үлдээгээрэй.